Сайн байна уу хот төлөөлөгч архитектор Ганзөргийн Лувсан Жанц байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 170 мянга гаруй айл өрх бүрэн бус дулаалгатай суудсан амьдарч байгаа. Энэ дотор гэр болон иргэдийн маань өөрсдөө барьсан байшин хамрагдана. Энэ гэр байшингаа бид нэр бүрэн дулаалж чадахгүй байгаа улмаас бид нэр төлшөндөө маш их зардал гаргаад энээсээ болоод агаарын бохирдол маш их байгаад байна. Энэний үр дүн сүүлийн 10 жилийн хугацаанд ханиад том уушигны хатгалгаа зэрэг энэ өвчлөлүүд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд 270% ихсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Иргэд байшин гэрээ дулаалыг гэсэн ч санхүүгийн хөшөөрөг байхгүй, хууль эрх зүйн тогтолцоонд бүрэн бус байгаад байгаа учраас энэ шийдлийг хэрэгжүүлж чадахгүй байгаад. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд бид нэр Улаанбаатар аяныг эхлүүлж өглөөс өртөж дулаалж гэр байшингаа бүрэн дулаалгатай болгож агаарын бохирдлыг болж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалъя гэсэн Улаанбаатар аяныг эхлүүлж байгаамаа. Үүнийг үзэж байгаа та ч гэсэн Улаанбаатар аянтай нэгдэж байшин гэрээ дулаалж Улаанбаатар хотыг утаагүй болгох үйлсэд нэгтгээг уриалж байна.